Та сүрийн өвчний талаар мэдэх үү? Сүрийн эдгэрдэг өвч. Дэлхий дээрх 3 хүн тутмын нэг нь сүрийгийн халдвар авсан байдаг. Халдвар авсан 10 хүн тутмын нэг нь сүрийгээр өвчлөдөг. Тэрв 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэр болон цустай цэр гарах, халуурах, шөнө хөдрөх, турах, бие сүлдэж ядарч байвал эсвэл таны ойр дотны хэн нэгэн сүрийгээр өвчсөн бол Харьяа аймаг дүүргийн эмнэлэгт хандаарай. Сүрийгээр өвчсөн үед шинж тэмдэг илэрхгүй ч байх тохиолдол бас бий. Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Жил бүрийн 3 сарын 24-нд дэлхийн нийтээр сүрээтэй тэмцэх өдөр байдаг үлээ. Энэ ажлын хүрээнд Говьсөнбөр аймгийн халдвартын засгаас доорх ажлыг зохион байгуулж байна. Нэгдүгээрт сүрээтэй тэмцэх ажилд бүх нийтийн оролцоог сайжруулах, хүүхдэд сүрээгээс өвчин сэргийлэх, сүрээ өвчний бүрэн эрт эмчилж эмчилгээнд оруулах гэсэн зорилттой өрөөнд үйлчлэгээ явуулж байна. Сүрээ өвчний шин тэмдэг нь 14 хоног буюу өдөөнөөс дээш хугацаагаар халуурах, ханиах, цустай цэр гарах, хөлрөх, ядар сүлдэх, жин бурах, хоолн дургуулах шинжүүд илэрдэг. Ард иргэд маань ийм шин тэмдэглэх юм эмнэлэгт хандах хэрэгтэй. Зарим тохиолдолд өөрсдөө дур мэдний аптекаас эм авч уух тохиолдол байдаг. Сүрээ өвчний шинж тэмдэг илэрсэн ч гэсэн сүрээ өвчин бол тухайн өвчнийхээ эмчилгээг төгс авчиж бүрэн эдгэрдэг. Сүрээ өвчин болохоор үн төлбөргүй шинжилгээ болон үн төлбөргүй эмчилгээнд хамрагдах боломжтой. Сүрээгийн үед бол орон нутгийн харайл болон даатгалыг харгалзахгүйгээр үзэж эмчилдэг. 2-7 хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэр, цустай цэр гарах, шөнө хөлрөх, халуурах, ядрах, турах, дээрх шинж тэмдэг илэрвэл Харьяа аймаг дүүргийн сүрээгийн диспансерт хандна уу? Би яах тураад байна. Арай тэр сүрээ биш байгаа. Ер нь явж хэмждэг зүйл. Та бүхэнд сүрээгээс яаж өвчлөн сэргийлэх аргуудыг зөвлөе. Нэгдүгээр халдвартай хэлбэр сүрээгээр өвчлсөн тохиолдолд хамгийн түрүүнд намны халдвар тараахгүй байх явдал хэрэгтэй. Үнд намны халтыг зүүх, ил задгаа газар нус цэрээ хаяхгүй байх, өрөө тасалгаанд тогтмол цэвэр агаар оруулах, амин дэмээр баялах, хоол унд тэргэлэх, бие бэлтраа чирэгжүүлэх, спортоор хичээлэх, дарж ирэхгүй хувцас төрүүлж өмсөх хэрэгтэй байна. Сүрээгийн халдварт өртөх эрсдэл өндөртэй бүлэг хүмүүс байдаг. Үүнд нь сүрээ өвчний ойрын хавтал байдаг. Мөн ХДВ-гийн халдвартай хүмүүс байна. Ариг мансуурлах бодисон донтгосод байна. Халдвар таах эрсдэлт өндөртэй орчинд ажилтдаг хүмүүс байдаг. Үүнд асрамжийн газар, сэтгцийн эмнэлэг, хорих анги, төрс оргнуулах байр, орон гэргүй хүмүүс хамрагддаг. Эрсдэл өндөртэй үйлчлэгчдээр тусламж үйлчлэгээ үзүүл би эрүүл мэндийн сайн дурын ажилчид байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ хүртэж чадахгүй нин ядуу, тодорхой оршин суух хаяггүй, орон гэргүй хүмүүс байна. Мөн жирэмсэн эхчүүд энд хамрагддаг эрсдэлгүй хүмүүст. Сүрээгийн эмчилгээг ерөн 6-аас 8 сар хийдэг. 6-аас 8 сар хийх хугацаанд сүрээгийн эмийг таслах буюу хяналтгүй уух, ямар нэгэн байдлаар сүрээгийн эмчилгээ орхитуулсан тохиолдолд сүрээ хүндрэх магадaltaй байдаг. Сүрээгийн эмчилгээ бол 6-аас 8 сар хийхэд бүрэн эдгэрэх боломжтой. 6-аас 8 сар хийгээгүй тасалсан юм уу тохиолдолд сүрээд олон эмийн тасалтай буюу мэмэн тасалтай хэлбэр рүү шилждэг. Энэ нь болохоор 18-аас 24 сар буюу удаан хугацааны эмчилгээг шаарддаг байна. Сүрээгийн эмчилгээ нь 6-аас 8 сар байдаг. 6-аас 8 сар хугацааны эмчилгээ нь бол хувь хүн эмчийн хяналтанд ор эмээ байнга тогтмол цагт уусан тохиолдолд сүрээ бол бүр эдгэрдэг. Ямар нэгэн байдлаар эмчилгээ таслах, орхигдуулсан тохиолдолд сүрээ эмэн тасалтай сүрээ буюу хүндрэх талтай байдаг. Сүүлийн үед дэлхийн нийтээр эмэн тасалтай сүрээ маш их ихсэж байгаа. Манай аймгийн хувьд ч гэсэн маш их ихсэж байгаа. Тийм учраас эмчилгээг цаг тухайд нь бүрэн төгс эмчилэх юм бол сүрээ эдгэрнэ. Сүрээгийн эмчилгээ бол өнөөдрийн түвшинд үн төлбөргүйгээр төрөөс таагдаж явж байгаа. Тийм учраас ард иргэд эмчилгээндээ төгс эмчилгүүлэх шаардлага хүсэж байна. Сүрээ өвчний онцлог эмчилгээ бүгд төрөөс таагддаг. Ийм учраас та бүхэн сүрээ эмчилгээгээр хэрэг өвчсөн тохиолдолд эмчилгээ бүрэн гүйцэд төгс эмчилүүлэх хэрэгтэй. Хэрэг сүрээ өвчин төгс гүйцэд эмчилгээгүй тохиолдолд амь насанд эрсдэл өндөртэй байдаг. Сүрээ өвчнөөс ингийн тул өрчин сэргийлэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь сүрээгийн ямар нэгэн шин тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай тусламж авах хэрэгтэй. Мөн өвчлсөн тохиолдолд эмчилгээг эмчийн хяналтанд ор цаг тухайд нь хийхийг та бүхэнд анхааруулж байна. Сүрийн өвчний үүсгдэг нян нь гадны орчинд тэсгэртэй маш удаан үрждэг тул эмийг ууж эхлэхэд идэвхтэй нянгууд нь устж, унтаа нянгууд нь хിവэрэ үлддэг. Тиймээс эмчийн хяналтанд тогтмол байж эмийг өдөр бүр хяналттай уух шаардлагатай. Нэг өдрийн тунгал уухгүй орхивол
эдгэрэх хоног нэг өдрөөр хоошлно гэдгийг санаарай. Сүрье эдгэрдэг өвчин.